Таны энэ өдрийн амрыг эрье. Монгол улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5-2, 8-2, 8-6, 25-1, 28-1, 32-1 дүгээр зүйлүүдэд зааснаар иргэний хариуцагч нь дараах эрх үүрэгтэй. Үүнд нэг иргэний хариуцагчийн эрх, нэгт нэхэмжлэлийн талаар тайлбар гаргах, хоёрт өмгөөлөгчөө өөрөө сонгох, гуравт их хэлээрээ эсвэл сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх. Орчуулагч хэлмэрч авах, дөрөвт баримтсэлт, хүсэлт гаргах, тавт хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалт дууссан бол хавтаст хэрэгээс өөрт хамааралтай хэсэгтээ танилцах. Нэмэлт ажиллагаа хийлгэх тухай хүсэлт гаргах 6-ад шүүгч, прокурор, мөрдөгч, орчуулагч, хэлмэрч, шинжээч, мэргэжилтэн. Шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах 7-д шүүх, прокурор, мөрдөгчийн ажиллагаа. Шийдвэрт энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргах 8-д эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгчийн хууль зөрчиж учруулсан хохирлыг нөхөн төлөөлөх, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх, гомдол гаргах, эсэт баримт бичих, бичлэг ашиглах. Мэдүүлэг өгөхөд ашигласан зүйл, үйлдэлсэн зураглал, хүснэгт зургийг тэмдэглэлд хавсаргуулах 10-т мэдүүлгийн тэмдэглэлийг өөрөө бичих бололцоогоор хангуулах 11-т дуудварсны бичлэг хийж байгаа эсхийг болон уг бичлэгийг ямар зорилгоор ашиглахыг тайлбарлуулах 12-т өөрийн ярьсан зүйлийг болон мэдүүлэг өгч байх явцад гаргаж өгсөн баримтыг тэмдэглэлд тусгаагүй ярьсан зүйлийн агуулгыг өөрчилж бичсэн мэдүүлгийн тэмдэглэлтэй танилцаад засвар оруулах хүсэлтийг хүлээн аваагүй бол мэдүүлэг өгсөн хүн энэ тухай тэмдэглэлийн төгсгөлд өөрийн гараар өөрөө бичих боломжгүй бол өөр хүний тусалцаатайгаар мэдүүлгийн тэмдэглэлд бичих 13-т шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг. Шүүх хуралдаанд оролцох 14-т шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолын хувийг авах 2, иргэний хариуцагчийн үүрэг. Нэгт шүүх, прокурорын дуудснаар хүрэлцэн ирэх 2-т хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх, 3-т өөрт илэрхий болсон хэргийн талаарх мэдээллийг задруулахгүй байх, 4-т эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам сахих. 3. Хариуцлага нэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан бол хуульд заасан дараах хариуцлага хүлээлгэнэ. Зөрчлийн тухай хуулийн 15-7 дугаар зүйл нэгт шүүх, прокурорын дуудснаар хүрэлцэн ирэхээс зориуд зайлсхийсэн эсвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан бол хүнийг 301-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 2-т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч шүүхэд хүрэлцэн ирэх эсвэл шүүхэд мэдүүлэг өгөхөөс татгалзсан, зайлсхийсэн эсвэл шүүхийн иргэдийн төлөөлөгч шүүхийн захиргааны ажилтны үйл ажиллагаанд саад учруулсан бол хүнийг 301-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны тайлбарлан өгөв. Таны энэ өдрийн ажилд амжилт хүсье.